За өнөөдөр сонсогч нартайгаа одоо сүүлийн үед монголчуудыг байлдан дагуулад одоо цэсийн хөөргөж зөрхийн догтлуулж байгаа Physical Asia гэдэг шоунд монголчууд маань одоо төв ээж гин. Тэгэхээр яг энэ цаг үеийн одоо халуун сэдв болох Physical Asia-д Монголынхаа баг тамирчдыг зохион байгуулж ахалж оролцсон. Одоо төслийн өдөртөгчтэй ярилцах гэж байна. Тэгээд өөрийгөө та манай сонсогч нарт мэдэхгүй хүмүүст товчхон танилцуулаач. За подкастт орж байгаад баярлалаа. За намайг Кинхотын Боргил гэдэг. За тэгээ миний хувьд бол яг энэ Physical Asia шоунд бол Монголын багийг хариуцаж одоо төсөл дээр удирдах ажилласан байгаа. Одоо тэгэл хоёулаа шууд яриараа оролт. Яг одоо бол баг эхний 9 дугаар ингээ гарцсан. Энэ нь монголчууд гэлтгүү одоо Netflix дээр үзэлтээрээ гадны нөгөө шоунууд үзэлтээрээ баг 3-т орчих шиг байлаа тий. Тэгэл эн чинь одоо дараа дараагийн дугаар гарах хүртэл 2-1 гэл ингээд яваад ирэх бах. Тэгэхээр дан ганц монголчууд гэлтгүү дэлхийг байлдан дагуулж байгаа шоу. Тэгэхээр таад маань одоо хамгийн ихний үйл явдлыг л би жоохон түүх сөхмөр байна. Одоо за ингээд энэ Азийн 8 улс орны нэгээр нь одоо за Монголын багийг оруулахар боллоо гэдэг хамгийн анхны тэр дуудлагыг тэр имэйл ч юм уу авсан мөчөө ингээ хуваалцаач. Ямар сэтгэл тухай үед яг төрж вэ? Тухайн үед бол мэдээж айгүй баярлж ирсэн. За энэ төсөл дээр бол яг нөгөө санааг нь гаргаад те. За манай монголчуудаас ингээд ийм төсөл оролцуулъя, Монголын багийг оролцуулъя гэдэг ч юм уу те. Тэр санал ажлага бол одоо анх надаас гараа явж исэн. Бид нар бол яг нөгөө энэ төсөл дээр бол яг Spark агентлаг манайх одоо Spark агентлагаараа бид нар бол ажилласан байгаа. Тэгээ хамгийн анх 23 оны 2 сард бол бид нар яг төслөө өргөн барьж исэн. Тэгээ бид нар яг багаараа суугаад юу гэж ярилцчихсан бэ гэхээр айгүй амбицтай бид нар ч эхэлж исэн. Ер нь бол анх бүр Монголоос 50 тамирчин оролцуулаад Солонгосоос 50 тамирчин оролцуулаад ингээ 50 эсрэг 50 өрсөлтий гэдэг тийм санаа гаргаад тэгээд одоо ер нь бол ингээ Монголын гой тал те хээр нутаг гой газруудад зураг авалтаа хий. За бүр одоо иймэрхүү одоо даалгаврууд байвал ямар уу гэдэг ч юм ингээ айгүй олон талаас нь гаргаад тэгээд бид нар анх 2 сард бол 23 оны 2 сард төслөө өргөн барьж исэн. За ингээд ер нь бол нэг 2-3 сарын дараагаар ер нь бол бид нарт эргээд яг Жанхоги гээд ерөнхий найруулагчаас нь бол дуудлага ирээд за ингээд та бүхний бас явуулсан саналыг төслийг хүлээж авлаа. Айгуу гоё санаа байна тий. Гэхдээ ер нь бол ингээд яг одоогийн байдлаар бол эхний улирал мэдээж дууссан. 2 дахь улирлынхаа зураг авалт нь явагдаж байгаа. За 3 дахь улирал дээр бол одоо бид нар Азийн бүс оронд хийхээр төлөвлөж байгаа. Тэгээ энэ дээр бол одоогийн байдлаар яг Монгол улс орохгүй юу тий. Тэрэн дээр бол яг зохион байгуулаад төлөвлөлтийн шатн дээр явж байна. Тэгээ хэрвээ магадгүй орох юм бол та бүхэндээс ажиллахад бол болно гэдэг зүйлийг анх ярьжсэн. Тэгэхээр тэр хариу хамгийн анх 23 оны 5 сард бид нар хүлээж авч ирсэн. Тэгээ тухайн үед бол мэдээж маш их баярлж ирсэн тий. Netflix-ээс ингээ холбогдоод бид нар ингээд анхны бастай онлайн уулзалтаа хийхээр болж ийн гэдэг ч юм уу. Тэрийг аваад бол их баярлж ирсэн. Тэр утгаараа бас айгүй хариуцлагатай ажил байх учраас бид нар бол маш их хичээж яг багаараа бид нар бол бүх судалгаа юмыг бол маш сайн тултал одоо хичээж ажилласан байгаа. Таны хувьд одоо энэ санаа бол танаас гарсан гэдэг чинь анх одоо 23 оны 2 сард Netflix руу ингээд мэйл өчөх гэдэг юм анхны одоо за надад ийм хүсэлт байна гэхээр тэр нэг сэтэл нь хаанаас одоо танд одоо төрөв. Яагаад энэ чи одоо чинь Netflix-д одоо ийм нэг шоуны санал байна гэдээ өөртөө зохиолоо бичээд өгнө гэдэг чинь зөвхөн баргийн хүнд ингээд зөвхөн толгойд нь орж ирэхгүй шүү дээ. Тэр танд хизээ тийм санал орж ирээд яаж контактыг аваад тэгээд яаж ингээд тэр холбогдсон бэ гэдэг амар сонирхолтой байна л да. За ер нь яг хамгийн анх тэр Physical 100 гэдэг ихний үлрэл байгаа шүү дээ. Тэрний ерөөсөө яг эхний ангийн эхний минутаас л ер нь бол ямар гоё нэвтрүүлэг гэж таалагдж ирсэн байхгүй. Тэгээ яг нөгөө эхний хэсэг дээр ч яг нөгөө манай 100 тамирчин бас ингээд орж ирдэг шүү дээ. Нэг нэгээрээ орж ирээл өөрсдийнхөө нөгөө хийсэн яг ингээд баримл дээрээ баримлаа хайгаал очиол те. Яг тэрнээс хавлаад ямар гоё нэвтрүүлэг те. Яаж одоо эдгээр ийм санаа гаргасан юм бол гэдэг зүйлийг хараад за тэгээд нэвтрүүлгээ ингээд үүсэх тусмаа тэр одоо Солонгос тамирчдыг сурталчилж байгаа те. Ер нь Солонгос улс чинь яг өөрсдөө харуулах тал дээр хүүхдүүхээ олон нийтэд таниулах тал дээр бол айгүй мэрэгжлийн хүмүүс байгаа байхгүй. Тэрүүгээр бол айгүй мундаг те. Бид нар ч гэсэн ер нь тэр чадвараас нь бас суралцах ёстой байх гэж боддог байхгүй. Тэгэхээр яг энэ шоугаараа ч гэсэн яг адилхан ингээд бүр ингээд зодог тайлцсан байсан. Одоо чи санаж байгаа бол нөгөө Акияма гэдэг Япон Солонгосын тамирчин байдаг шүү дээ тулааны. Тэр тамирчнаа хүртэл дахин алдаршуулад за тэгээд тэр тамирчин орж ирсний дараа бусад Солонгос тамирчид нь яаж тэр хүний хүндэлж очиж гар барьж байгаа те. Тэр чинь бол ингээд Солонгос улс те манай ард түмэн бол ийм нэг хүндэтгдэг ийм соёлтой ард түмэн шүү гэдгээ бас нэг талаас харуулж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг хараад яа энэ нэвтрүүлэгтээ Монгол залуучдыгаа оролцуулгасан. Нэгдүгээрт мэдээж одоо энэ үндэсний спорт болох те одоо үндэсний бүх одоо юу гэдгийг уран нугаралт энэ зүйлүүдтэйгээ харуулахаас гадна манай Монголын яг өнөө цагийн те энэ шинэ үеийн залуучуудын хандлага харилцаан ч гэсэн
үнэхээр өндөр түвшинд байгаа шүү. Бид нар монголчууд л хэрэг нэг юм нүүдэлчин те нэг одоо хөдөө амьдардаг ч юм уу те ингээм зөвхөн морин дээрээ байдаг юм хүмүүс биш те. Үнэхээр бидний залуучуудын хандлага одоо бие биентэйгээ харилцаж байгаа харилцаан ч гэсэн яг үнэхээр юм өндөр түвшинд одоо байдаг шүү гэдэг тэр зүйлийг харуулъя гэж үнэхээр зорьсон байхгүй. Тийм тэгэл ер нь одоо алдаад ах юу ахав те оролдоод үзье. Тхийн тулд одоо мэдээж туршлагатай хүмүүсүүдээр бага бүрдүүлээ гээл одоо өөрөөсөө ч илүү туршлагатай өмнө цуг ажиллаж исэн хамт олон одоо найз нартай хэлээд ингээд бага бүрдүүлээ. Тэгээд төсөл дээр одоо шамдад суугаал тэгж эхэлжсэн дээ. Ерөнхийдөө тэр санаа бол бүх юм эхэлсэн. Тийм тэр санаанаас бол анх гарч исэн байна. Яг одоо би санаж тэр хамгийн анхны физикал 100-ийн одоо нэвтрүүлгийг үзээд баг тэр нэвтрүүлэг дуусаад тэр нэлээ олон жимүүд бараг дүүрсэн баг. Тэгээ кроссфит жимүүд бол үнэхээр л хүмүүсийн бүртгэлд бол тэр нэг хэсэгтээ дарагдсан баг гэж бодож байна. Би ч амар догтлоод бараг л тэрийг үзэл хүн болгол бараг жимд ёо маргааш та хамгийн орын кроссфит таана гэдэг ингээд. Тэгээ яалчгүй одоо 9 нэвтрүүлэг гарчгаад Монгол залуучуудад чинь улс эх орноороо бахархахын сацуу эрүүл бие биедрийг хөгжүүлэх нь ямар чухал юм амьдралын хэмнэл те энэ хүмүүс шиг болох юмсан гэдэг сэтлийг төрүүлж байгаа гал та. Тэр одоо ингээ 9 нэвтрүүлэг гарчлаа. Одоо та хэд маань яг ингээл маш олон сэтгэлдлүүдийг авч байгаа бах. Энэ дунд одоо бас залуучуудад нэг эрг мессеж болж байгаа те эрүүл мэнд бие балдар талаас ямар гоё мессежүүдийг авч байна. Тэглгүй яг бидний одоо манай Spark багийн зүгээс те хамгийн нэгдүгээр зорилго тавьж ажилласан ажил бол мэдээж Монгол орноос сурталчлах, спортоос сурталчлах, залуучууд таниулах байсан те. За энэ ажил маань бол одоо үнэхээр амжилттай олон нийтэд бас танигдж байгаа болов уу гэж итгэж найдаж байгаа. Хоёр дахь мэдээж бас нэг бидний зорьсон зорилго бол одоо энэ манай үндэсний бөхөр те манай ирээдүй болсон Монголын хүүхдүүд залуучууд маань яг энэ нэвтрүүлгийг үзээд илүү мотивац аваад те илүү одоо спортын гайхамшиг нь юундаа байдгийг те энэ дэсвэр хатуужил спортоор хүмүүцсэн хүн ямар хандлагатай ямар зөв төлөвшөлттэй болж хөгждөг вэ одоо өсчтэй болдог вэ гэдэг тэр зүйлийг хараасаа нэгдүгээрт хоёрдугаарт нь ер нь одоо ингээд хүүхдүүдийг бас ажиллаад хахад юм гар утас айгүй бидний амьдрал нөлөөлсөн байгаа шүү дээ те дандаа л утсаараа тоглодог би саяхан бас нэг санддаг байхгүй өнгөрсөн яг 100 ингээд гэртээ яг том өрөөндөө ингээд хөвтэйл зүрхмөлөл ингээл байцсан чи гадаа хүмүүс тоглож байгаа байхгүй юу. Тэгэл ингээ шуугалдаал тэр чи айгу гоё чимээ байдаг ч бас нэг юм. Тэгэл хүүхдүүд гадаа нэг бөмбөг шгэлж энэ сакс тоглож энэ гэл бодоол ингээ байж байгаа л. Тэгээд нэг цонхоор очиж харсан чинь бүгдээрээ ингээ нэг сандал дээр яраагаа суудсан PUBG тоглож байгаа байхгүй гар утсараа. Тэгээ яг тэрнээс би яг бодчихсон байхгүй. Ер нь одоо энэ одоо бидний тэ хүүхэд байхад тоглодог байсан тэр спортод туртай байх ч гэдэг юм уу тэ тэр зүйл ингээ бас баг байгаа жоо алга болоод байгаа юм санагдсан. Тийм учраас яг энэ нэвтрүүлгээрээ бас одоо дамжуулаад тэ уран нугаралт нь ямар гайхамшигтай спорт вэ? Одоо манай монгол хүн бол тэ дэлхийд байхгүй номерыг манай монгол бүр тэр тундаа эрэгтэй хүн одоо тэр хамгийн том тайзан дээр үзүүлээ явж байна тэ. Тэгэхээр тэрийг бас хүүхэд залуучууд хараад одоо хэдий ингээд манай циркийн салбар сүүлийн 10 жил ч юм уу тэ хэцүү байсан ч гэсэн одоо хүүхдүүд одоо энэ салбарыг дахиж хөгжүүлээд ирээдүйн одоо физикал ажаад орох хүүхдүүд бэлтгэдээсээ за мөн одоо манай дүлгөөнийг хараад ч юм уу те бид нарт одоо 3/3 яаж сүүлийн үед одоо Монгол 3/3-аар сүүлийн үед амьсгаллаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас хараад ингээ сакс тоглодог, адигаа хараад жудоогоор байрлалдаг те. За үндэсний бүх рүүгөө илүү олон залуучууд ороосоо гэдэг ч юм уу. Тэр зүйлийг бас айгүй их бодож хичээж ажилласан. Тэгээ тэр одоо үр дүн маань ч гэсэн гайгүй гарах байх л гэж найдаж шүү дээ. Энэ гарч явах шиг. Яг та түрүүн яриандаа хэлсэн монголчуудыг нөгөө дан ганц түүх соёл гэхээсээ илүү бас монгол хүний зан характер төлөвшил ер нь ямар байдгийм бэ гэдгийг тэндээс бас би олж харж байгаа болов гэж бодож байна. Одоо бид нар ингээл австралчуудыг харангууд, туркчуудыг харангууд тэр чинь амар өөртөө ихтэй мэдрэмжүүдийг өгж ш техник даалгавар дээр. Бид нар л бараг энд угаасаа л нэгт орно гэдэг. Тэр австралчууд бол тийм vibe-ийг төрүүлж байгаа байхгүй. Гэтэл одоо ингээ би гадаад хүмүүсийн сэтгэлдлүүдийг ингээд янз бүрийн энэ тэр рилүүдээр, TikTok дээр харангууд монголчуудыг humble гэдэг үг амар их давтагч байна. Даруухан тийм. Амар даруухан тийм. Хоёрдугаар их хүчтэй хүмүүс юм байна шүү дээ эдгээр ч монголчууд тийм. Яа тэгэхээр харангууд бие билдрийн хувьд бид нар тэр нөөцөө ингэ бодоод үзэнгүүд австралчуудтай харьцуулахад бол угаасаа жижиг байгаа тий. Гэтэл тэр хүмүүстэй өсөлтөх хэмжээнд байна гэхээр чинь сүүлийн тэр нэг гар татдаг мартдаг даалгавар дээр тий. Тэгэхээр та одоо яг тэр бичлэг явж байгаа, зураг авалт явж байгаа үе шатад дэрэгдэн байсан баг хамт олныхоо тий. Тэгэхээр монголчууд маань яг юугаараа тэнд одоо
8 орны дунд сэтгэл зүй, бие бэлтрийн хувьд, төлөвшлийн хувьд юугаараа илүү ийм нэг онцлог зүйл манай тамирчдаас бол ажиглагдсан шүү гэвэл та юуг онцолж хэлэх вэ? За, ер нь яг чиний хэлснээр яг манайхны онцлог бол тийм. Тэгээ яг зураг авалтын үеэр бол манай багаас бол манай багийн одоо хулан маань очиж ажилласан байгаа. Миний хувьд бол яг очиж ажиллаагүй. Гэхдээ одоо байнгын мэдээлэлтэй гэдэг ч юм уу те тэгж явсан. Тэр биофизиологийн хүн дээр одоо даруй төлөвч юм уу те тэр зан характерын хүн дээр бол би бас яг одоо эхний 9 ангийн дараах байдлаар юм уу те сэтгэл уншаад ч юм уу эсвэл олон хүнээс ирж байгаа хандлагыг харахаар монголчууд аягүй их даруухан байгаа. Ялангуяа гадаад үзэгчдээс те тэгсэн хэрнээ яг талбай дээр гараад ирэнгүүтэл ерөөсөө юу болсон гэмээр ингээд 300 сар иргээ хувирчдаг. Нөгөөнийг даруухан байсан хүмүүс ч л ерөөсөө бараг л нэг арслан мэттэй аратан мэтэлт ерөөсөө дайраал одоо манай инх өргөлч гисэн те бүр ингээд харагдах нь хүртэл нэг амар өөр штэ. Тэгэхээр тэр зүйлүүд нь бол ингээд бидний одоо тэр даруухан байгаа байдал илүү давуу тал болж байгаа юм болоо гэж би бас хараад байгаа. Тэгээд одоо тэрүүгээрэж тэр ингээд нэг андердог байсан баг те илүү одоо ингээд эдгэр чин бүр өстэй амар юм байна штэ гэл одоо эхний хэдэн дугааруудын юунаас харахад чи ингээл та ямар багийн эсвэл ямар тамирчтай ингээд өрсөлдөхгүй байхыг хүсэж ин ч юм уу те ямар багтай ингээд нэг юм одоо онолтон таарамааргүй гэнгэнгүүтэл бүгд л Япон эсвэл Солонгос Австрали гэжсэн штэ. Тэгээ одоо ингээд сүүл рүүгээ хараад ирэхээр монголчууд ч өстэй амар югүн биш штэ. Эднэр өстэй айгүй чанга юм байна те. Эднэр бараг юу идэж уухаараа ийм бие бичнээ одоо биеийн хүчний юм хүчтэй байдаг юм бол за ер нь монголчуудтай л нэстэй serious те ингэж үзэхгүй л бол ялагдах юм байна гэдэг тэр зүйл рүүгээ ингээ хандлага нь эргэж байгаа байхгүй. Тэгээ үзэж байгаа үзэгчдээс ч гэсэн ер нь айгүй их тийм хандлагууд байлаа л те. Тэгээд бидний бас илүү тэр нь давуу тал болоод айгүй гоё байгаа юм болоо л гэж бодоод байгаа шүү дээ. Энэ хүмүүс бол ингээд айгүй даруухан хэрнээ талбай дээр бол өстэй те бүх хүчээ гаргаж чаддаг юм айгүй дайчин ард түмэн юм байна. Чингис хааныг те яагаад одоо энэ дэлхий техник конкур одоо ингэж байлдан дагуулсныг одоо л ойлгож байна. Энэ хүмүүсүүдийн те генд нь бол тэр хүний ген явж байгаа учраас одоо ийм учраас биднийг байлдан дагуулж исэн байна гэдэг хүртэл тийм комментууд айгүй их байсан л та. Тэгээ бас тэднийг уншаал айгүй их баярлж л байлаа. Хэн хөнгөл одоо нэр огшиж байгаа тэр энэ одоо нийгмийн бараа одоо сөрөг мэдээлэл болохгүй байгаа зүйлийн донд чимэг болж байгаа зүйл нь одоо энэ шоу л ах шиг шүү дээ эдгээр хоногудад. Тэгээд тэр яг чимэг болж байгаа үйл явдлууд дундаас дараагийн нэг онцлог зүйл нь тэр нэг брендинг те одоо манай ач ингээл гараа ангингуутай ном сум харуулж байгаагаар нэг ингээл төрслөл үзүүлээд хэд чин тэр бас ингээ нэг гоё мессеж олчиж байгаа байхгүй. Тэр гих мэтлэн одоо монголчуудыг ингээд яг монгол түүх соёл тэр ярьж хэлж байгаа байдлаар нь олон нийтэд таниулахад одоо брэндэн дээр нь таад маань ажилласан уу, Солонгосын тал ажилласан уу, таад маань одоо ямар төлөвлөгөө одоо тухайд одоо боловсруулж за Монголоо нэг энтлийн онцлогийг илүү гаргачихсан ч гэдэг юм уу. За яг тэр тал дээр бол нөгөө мэдээж яг эцсийн бүх шийдвэрийг бол найруулж гаргаж байгаа. Манай тамирчид маань бол яг нөгөө Netflix дээр оролцож байгаа одоо жүжигчний тим гэрээ байгуулж ажилласан бүгдээрээ хувь-хувьтай. За тэгэнгүүт ерөөсөө яг тэр бүх те одоо ингээл ийм одоо ураатай бай гэдэг ч юм ингээд тэр бүх зүйлүүдийг бол найруулагч мэдээ шийднэ. Манай одоо Spark агентлагийн зүгээс бол тэр бүх зүйлд нь мэдээлэлээр хангана. Бүх судалгааг нь хийж өгнө. Мэдээж одоо ямар ч мундаг те Netflix-ийн эсвэл ямар ч гадны одоо мундаг production байлаа гэсэн Монголд одоо олон жил амьдраагүй те манай Монголын үзэгчид яаж хүлээж авдаггүй те Монгол хүн ямар характертай Монгол хүн одоо ингээд нэг юм хожигдохороо ямар араншин гаргадаг хожихороо ямар байдаг тэр бүх зүйлийг мэдэхгүй учраас яалтчгүй энэ тал дээр бол одоо монголчууд Монголын талаас бол заавалчгүй зөвлөгөө өгөхтэй манай одоо бидний одоо яг үндэс болсон бидний яг нөгөө нэрийн өнгө нь ямар өнгийн те Монголын далбааны өнгө нь ямар бидний одоо сүлд дуун ямар юу чи гэдэг ч юм уу те тэр бүх зүйлүүд нь бол яг ингээд тэр тал дээр нь бүгдэн дээр нь зөвлөгөө өгч ажилласан л та. Тэгээд одоо манай монголчууд одоо багийн нэр бол дайчид байвал зүгээр юм байна те. За тэгээ одоо мэдээж юм дайчид warriors байдаг учраас одоо урайгаа ч юм уу те энийг ингэж номсом харъя гэдэг ч юм уу тэр бүх зүйлүүдийг бол ингээд санал болгож бүх зүйлүүд дээр нь зөвлөж тэгж ажилласан байгаа. Ер нь шоуны маань зураг авалт хэдэн сард явсан бол 25 оны 2 сард болсон. Энэ ондоо явсан. Тий. Тэгэхээр бүх улсын тамирчид маань очоод нэг дураа ингээ байрлсан уу? Одоо нөгөө олимпийн наадам тамирчид очихоор нэг олимпийн хотгонд байрладаг шиг вакуумжуулж байгаа л зураг авалт маань. Зураг авалтын үргэлжлэх хугацаа нь үргэлжлэх хугацааныг сарын хугацаанд авсан. Тий. Тэгэхээр одоо энэ 12 нэвтрүүлгийн турш чинь бараг л 5 6 тэмцээнүүд явж байгаа. Тэгэхээр энэ чинь өндөр ачаалттай тэмцээнүүдийг сарын дотор л машинч тийм маш шахуу ер нь бол яг нөгөө би бас өмнө хэлчихсэн яг нэг хагас зэрэгжилтийн байдалтайгаар зураг авалт нь өрнөсөн. Тэгээ зарим өдөр бол бүр 24 цаг ч гэсэн тасралтгүй зураг авсан тохиолдлууд байгаа.
Тэгэхээр ер нь бол бүх улсын тамирчид яг адилхан ачаалал аваад те ер нь маш их өндөр ачаалалтай ядарсан байдалтайгаар тийг зураг авсан. Тэгтээ мэдээж Солонгосын талаас манай production-ы зүгээс Netflix-ийн талаас бол бүх тэр нөхцөл бололцоог бол маш сайн хангаж одоо өстө дээд зэрэгээр бүх зүйлүүдийг нь бэлдэж ажилласан байгаа. Одоо ямар нэгэн манай тамирчдаас ч юм уу те хин нэгэн гэмтэх юм бол тэр доор нь бүх зүйл нь бэлэн. За хоол унд нь ч гэсэн бүх одоо 8 улсын 6 гэдэг чи одоо бараг 50 тамирчин те 50 тамирчин тус бүрд нь хоолнуудын энэ хүн юу иддэг үү? Цагаан хоолтой юм уу, үгүй юм уу те загаснаас харшилтай юм уу гэдэг чинь бүх зүйлүүдийн судалгаа шинжилгээтэй тусад нь ингэж бүх зүйлүүдийг нь бэлдэж ер нь бол маш дээд зэрэгээр сайн одоо хангаж ажилласан. Зураг авалтын хувьд бол мэдээж өстой маш шахуу. Тэр чинь ингээд олон улсаас олон хүнийг ураад ингээд явж байгаа учраас цаг, минут, секунд өнгөрөх тусам тэр чинь нэг зардал гарч байгаа. Санхүүгийн хувьд бол бас хүнд байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр бүх зүйлээ хангаж нөгөө талаас ч гэсэн бас хитрхи их бас шахахгүйгээр те ингээд нэг юм байдалтайгаар ер нь сарын дотор ер нь гэлцүүлсэн. Одоо тэр бидэд зүгээр ингээ гадна талаас нь харахтал тэр чинь нэг ингээл хийгээд л амархан ч юм шиг зарим санагдж байгаа боловч тэр болгоныг ачаалал авч хад бид нар одоо жимд ороод заримдаа жоохон буруу техникээр өргөчгдэл маргааш нэг мөрийгөө болчлоо гэлээдэг штэ. Тэрнтэй адилхан тим одоо тэр ихний даалгавар дээр бол мөргөлдөөл те контакт зал манай хандагч чинь тэр одоо Австралийн төр гэрэл нуруур нь амар хүчтэй мөргөөл те. Ер нь бэртлүүд манай тамирчид хэр авсан яг явцын донд бэртэл авах ч юм уу гинтийн төсөөлшгүй сорилтууд манай тамирчидад тулгарсан уу? Байсан яг хоо тим гимтлүүд бол багсаалт одоо хит авсан л та. Тэгээ та хэд бас одоо сонирхуулаад ярих юм бол одоо сүүлийн 7-8-9-тэй гарсан те ингээд 2 шом бариад зогсдог тэмцээн байгаа шүү дээ. Тэрэн дээр бол одоо манайх чинь баг 40 эд минут баг 50 минут шахуу ойртуулаад барьсан шүү дээ. Чин цаг шахуу тийм хүнд нэг талдаа 130 кг-тай юм бариад зогсно гэдэг чинь амаргүй даваа байхгүй. Тэгээ тэрэн дээр манайх чинь бүр ганцаараа тасархаа барьсан шүү дээ. Тэнгүү тэр жишээлбэл яг тэмцээний дараа бол одоо манай инх өргөлийн маань те суцсан бас ингээд нэлээд гимтээд хид газараа ингээд хагарч исэн. Тэгээд одоо имлэгээр бас нэлээд олон удаа тэнд нь имчилгээгээл явж исэн. Тэгснийхаа дараа одоо юу ч болоогүй юм шиг л дараагийнхаа те ингээд даалгавруудыг маш амжилттай хийгээд шүд зугаал ястай явсан. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бол хид ер нь бол байсан. Тэгэхээр ч одоо суцсан хагарчаад л тэр чинь олс татах тэмцээн дээр чинь 1-2 хоногийн л байгаа шүү дээ. Тийм тэр чинь түр аргалаад тэгэл мэдээж солонгос ч одоо ангаах ухаанаараа сайн тэгэл аль болох л одоо маш хурдан тухайн тамирчны гэмтэл бэрхлийг эдгээгээл эмчлэл явсан. Гэхдээ л тэр чинь бас яаж ч утсан 100% байхгүй шүү дээ. Тийм гэхдээ яг хаа мэдээж одоо эх орноо нэрийг гаргаж байгаа анх удаага Netflix-ийн Олимпиад явж байгаа учраас одоо хэвээр эцээ хүртэл явна гэж дараагийнхаа юм дээр бол тэгж явсан. Нэрэл Netflix Ази Олимп юм да. Тий одоо анхны Олимп шүү дээ тий. Тэгэд магадгүй одоо дараа нь тэр би Солонгосын найруулагч байсан уу продюсерийн ярилцлагыг сонсоод ер нь бол тухайн продюсерийн амбиц бол Physical World-ыг бас хийх тийм сонирхолтой хүн байлаа шүү дээ. Тэр магадгүй эндээс шалгарсан хүмүүс ч юм уу дараагийн тэр шоунд ордог ч юм. Бас магадгүй тийм төслүүд байгаа бах тийм. Эргээд одоо нэг шалгаруулалтын процессор очихгүй бол ялцчихгүй болохгүй байгаа даа. За одоо 6 тамирч үндсэн тамирчин 2 сэлгээний тамирчин сонгон шалгаруулсан. Тэгэхээр цаанаас яг ямар шаардлага тавьсан юм бол яаж одоо энэ 6 үндсэн тамирчныхаа тамирчнаас сонгов гэдэг сонирхолтой байна л. За сонгон шалгаруулалтын хувьд бол яг одоо 8 улсад бол яг адилхан одоо чиглэлтэйгээр те. За тухайн одоо бүр яг 6 үндсэн тамирчдын биеийн онцлогийн хүртэл гаргацсан байсан. За яг иймэрхүү өндөртэй. За энэс одоо 100 кг-аас хэтрэхгүй гэдэг ч юм уу те. За нийт одоо тухайн Монголын баг тамирчдын килограмм тэдээс хэтрэхгүй гэдэг ч юм уу. Маш одоо нарийн тийм одоо бүх чиглэлүүдийг өгсөн байсан л та. За тэгээд мэдээж нэгдүгээрт нь бол тухайн одоо спорт тухайн тамирч нь тухайн спортоо төлөөлж чадж гин үү. За төлөөлж чадж байгаа бол тухайн спорт нь тухайн орныг төлөөлж чадж гин үү гэдэг ч юм уу те. За тэгээд мэдээж одоо тэр одоо спорт нь тухайн орондоо хэр илүү вайрал болж байгаа, хэр илүү одоо ард түмэн тэр хүнийг хүлээн зөвшөөрж гин, хэр их хүнддэгдэм байна те. За тухайн хүн нь одоо ямар нэгэн өмнө нь гэмт хэрэгт орооцолдож исэн юм уу, хүн амьтанд дээрлэгч зогч исэн юм уу те. Тэр бүх зүйлүүдийг одоо дүгнээд тэгээд одоо бүх сонгон шалгаруулалтын одоо дүнд бол тэд нар нөлөөлж байгаа л доо. За тэгээд мэдээж бол хамгийн эхлээд бол мэдээж онлайнаар ярьцлага авсан. За тэгээд бидний манай Spark агентлагийн зүгээс бол ер нь анх 200 гаруй тамирчдын тийм мэдээллийг бэлдээд одоо санал болгож өгсөн. За тэгээд тэрэн дээрээсээ мэдээж үндэслэж хагаад одоо Солонгосын production зүгээс ч гэсэн өөрсдөө тамирчдын лист гаргацсан ба шүү дээ. Тэгээд ингээд бүх тамирчтай ингээд анх судалж байгаа. За энэ хүмүүстэй ингэж одоо онлайнаар ярилцлага авъя гэд. Тэгээ онлайнаар эхлээд бол яг солонгос хэл дээр шууд
одоо ярилцлагууд явагдсан. Манай Spark агентлагийн зүгээс бол тэр болгонд нь одоо синхрон орчуулга хийгээд ингэж ажилласан. За тэрний дараагаар бол яг манай Монголд продакшны зүгээс ерөнхий найруулагч за мөн бас одоо нэвтрүүлгийн зохиолчтэй тэр хүмүүсүүд маань Солонгосоос хүрэлцэн ирээд тэгээд Монголын одоо яг 2 дугаар шатанд шалгарсан Монголын тамирчдтайгаа одоо бичлсэн уулзалт хийгээд за тэрний дараагаар бол яг эцсийн сонгон шалралт хийсэн байна. Гэхдээ ер нь бол маш нарийн судалгааны үндсэн дээр манай одоо 8 тамирчин сонгогдсон гэж хэлэхэд бол болно. Тэгэхээр таади маань зүгээс бол тэр 200 хүний листийг л гаргаж өгсөн үү гэхээс тэгээ цаанаас тавьж байгаа шаардлагын дагуу гаргаж өгсөн үү гэхээс эцсийн сонголтыг бол бараг л Солонгосын шоуны тал хийж байгаа юм байна шүү дээ. Тийм эцсийн сонголтыг бол мэдээж яг эцсийн шийдвэрийг бол Солонгосын продакшнс гаргана. Гэхдээ бид нар ч яг түрүүн би хэлсэн шүү дээ. Ямар ч мундаг хүмүүс байсан гэсэн Монголын талаараас мэдэхгүй шүү дээ, тийм учраас бид нар ингээд зөвхөн тамирчдынхаа онцлог тэр зүйлүүдийг хэлж өгсөн л доо. За энэ хүн бол одоо үндэсний бүхөө харуулж чадна те. За энэ хүн бол одоо өмнө нь юм доороо орооцолж байгаагүй, ингийн бол одоо ийм гэдэг ч юм уу. Бүх тэр зүйлүүд дээр нь бол одоо цаг минут тутамд зөвлөгөө өгч яг хажууд нь байж ажилласан. Тий. Тэр сонгон шалгаруулах процесс нь дуусаад ер нь хамтдаа юм бэлтгэл хийх цаг хугацаа ер нь гарсан. Тийм хугацаа бол байгаагүй. Яг л нөгөө өмнө нь яг бусад орны тамирчдаас адилхан хоорондоо уулзахгүй байж байгаа л манай хэд маань очиод тэндээ танилцаал ерөөсө тэр доороо нэг баг болоод бэлтгэл сургалтаа хийгээд тэгээд явсан байгаа. Тэгвэл өөрсдөө суур бэлтгэлтэй байж байгаа л баг. Тийм яг тус-тусдаа яг явтлаа бол бүгд яг хоо нэвтрүүлэгтээ шалгарсан гэдгээ мэдээд тэгээд тодорхой хугацаанд бас Монголдо одоо хэр усан зэлж чаддгүй байсан бол сэлээд ч юм уу те. Дээшээ авирж чаддгүй байсан бол авирдаг ч юм ингээд яг тус-тусдаа ер нь бүгдээрээ бэлтгэлээ маш сайн базааж байгаа. Тэгээд очсон баг. Одоо нэг юм яригдаад байгаа нөөс энэ тэмцээнд оролцож байгаа юм чинь улс их орныхоо нэрийг гаргаж байгаа гэдэг утгаар амар их дарамт байгаа шүү дээ тий. Одоо ингээл 9 нэвтрүүлгийн дараа бас эхнээсээ ингээд сая л нэг шууглаа шүү дээ хэд хоногтой бас хүн одоо оролцож байгаа тэмцээний оролцогч руу дайрах ч юм уу манайхын чинь бас жоохон хэлэхгүйгээр нэг доромжилдаг юм зүйл хандлагууд нэлээд бас ажиглагдаж байна. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд одоо тамирчныхаа сэтгэл зүйн дэмжих талаар ч юм уу яг шоуны үеэр яаж ер нь ажилласан бэ? Сэтгэл зүйн тал дээр нь тэр чинь бас нэг том дарамтууд авж байгаа тий. Тэгэхээр багаараа бас амжилттай оролцох хэрэгтэй байна. Яг зураг авалтын үеэр бол мэдээж нөгөө манай 8 тамирчин маань тий бүгдээрээ яг нөгөө мэрэгжлийн түвшний тамирчид учраас бол харьцангуй гайг байсан. Одоо юу гэдэг чинь энэ дээр алдаа гаргачлаа даа гэж одоо үнэхээр гутарж гуйнаал тий дараагийнхаа юм дээр аяга муу оролцдог ч юм уу тийм асуудал байгаагүй. Алдаа гаргаад үнэхээр тийм юм болсон бол болсон. Дараачих дээр бол яг л адилхан шинэ юм эхэлж байгаа 100% энэ дээрээ тултлаа юм гаргах хэрэгтэй гэдэг. Тэр одоо сэтгэл зүгээр бол явсан. Бүгд мэрэгжлийн байж чадсан. Хамгийн гол нь одоо бас миний хэлэх гээд байгаа санаа те өрөөлмөр байгаа зүйл нь хэм бол гадны бас улсуудаас бид нар зарим талаасаа бол суралцмаар байгаа. Тэр тал дээр бол одоо ингээд манайхнаас одоо те тамирчдаас маань хин нэг нь алдаа гаргадаг ч юм уу. Сквал тэрэн дээр чинь спорт юм чинь нэг ялагч байхад нэг талд нь ялагдагч байж л таарна те. Тэгэхээр тэр зүйл болгон дээр нь ингээд одоо яг шүмжилж болно те. Тэгтээ шүмжлэхдээ бас тэр тухайн тамирчнаа ч юм уу тухайн одоо тэр хүн чинь бас их орноо бодоол нэрээ гаргах гал бас амхандаа хичээгээл явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүнийгээ ингээд дарамтлж те эсвэл одоо доромжлох тал дээр бол одоо үнэхээр ягач байж босгүй зүйл шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү зүйлийг бас аль болох битгий гаргаасаа гэдэг зүйлийг бол өрөөлмөр байгаа. Яг шүмж бол мэдээж хаасаагүй л зөвхөн спортчлгүй бүхэл салбарт байдаг шүү дээ. Тэгэхээр яг зөв шүмжлээд ингийн бол мэдээж тэр бол байж болох асуудал. Гэхдээ ингээд үнэхэрийн доромжлол те одоо баргал чи хаана байна би баргад очно гэдэг ч юм уу. Үнэхээр тиймэрхүү зүйл бол үнэхээр байж болохгүй те. Одоо гадны улсуудын тамирчид хүртэл тамирчид үзэгчд хүртэл одоо манай тамирчид руу айгүй их дэмжиж бичиж байгаа байхгүй. Өө өстө энэ дээр чи өстө тултлаа хичээсэн шүү. Өстө гоё байгаа. Тэ монголчуудыг ийм гоё хүмүүс гэдгийг бол бид нар мдээгүй байсан. Тэгээ тань би өстө өөрөө солонгос хүн мөртлөө Монголын энэ удаад бол Монголын тал дээр байгаа шүү. Та нар өстө хин гэдгээ үзүүлээд өгөрөө гэдэг ч юм уу. Тим комментүүд, тим мессежүүд те айгүй их ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо гадны хүмүүс тийм багт чинь одоо монголчууд бол те бид нар чи одоо хідүүлээ байлаа 3 сая болгоно шүү дээ. Тэгэхээр би нэг англи нэгдэж ийм гоё цул болж баймаар байгаа байхгүй. Тэгэхээр тэртэл дээр бол бас илүү гоё бас уриалмаар л байгаа. Тэгээд одоо нөгөө
сайнаар бодож байгаа нь бас зөндөө байгаа бох тийм. Манайхан магтж байгаа нь тэрийг бичдэггүй. Тийм. Урмын үг байсан ч дотор хатгалаа яваад. Гэртээ өөртөө огшоол дуусдаг тийм. Гэртээ огшоол дуусдаг. Шүүмжилдэг хүмүүс ч нөгөө тэрийг илэрхийлээд байдаг. Тэгээ нэг нийт хүн аав нэг 10% л нэг яг тийм болохгүй бодохгүй юм ярьж байгаа нөхдөд 90% нь бол чимээгүй ч гэсэн гэртээ дөрүүлээ алгаа ташаал байж байгаа л гэж бодож байна. Ер нь нэг тийм бас хандлага байдаг шүү дээ. Одоо ингээд анзаараад хахад одоо чинь ингээд солонгосын ард түмнийг ингээд ажиглаад харахад тийм гадаадд зүгээр Вьетнамд ч юм уу эсвэл өөр ингээд Пхукетт ингээд хамраал явж хахад зүгээр ингээд хоёр завьтай ингээд одоо ингээд аялж явж хагаад хоорондоо таарсан хүмүүсүүд чинь хоёулаа ингээд солонгос хүмүүс байгаа байхгүй. Тэнгүүд л өстэй зүгээр нэг зурч хэмдэл солонгос хүмүүс биш те өстэй сайн аялцгааж гин үү өстэй те ингээд одоо амжилт хүсье мүсье ч юм уу ингээд зурж байгаа байхгүй. Би яг тийж таарч исэн. Гэтэл монголчууд ч одоо жишээлбэл солонгост ч гараа яадаг л те. Танихгүй юм шиг л. Танихгүй шүү. Монгол хүн явж ин баг ингээд чигээрээ гараа авчих гэдэг ч юм уу нэг тийм хандлага байдаг штэ бас ялцчихгүй. Тэгэхээр тэрэн дээр бид нар бол яалтчгүй одоо нэг жоохон баг өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог. Одоо солонгос хүмүүс ингээл өөр улсад очисон ч гэсэн солонгос ресторандаа үйлчлүүлдэг. Солонгос хувцсныхаа брэндээр очиж үйлчлүүлдэг те. Тэр чинь бол нөгөө талаас бие бинийгээ дэмжиж байгаа байхгүй. Тухайн хүнийх нь бизнесийн дэмжээл, тухайн хүнийхээ те одоо орлого оруулах гэдэг ч юм уу тэгжил явж байгаа. Гэтэл монголчууд ч айл болохыг таарчихгүй юмсан гэж ингэж явдаг штэ. Тэгэхээр энэ хандлагаа бас бид нар жоохон засмаарч юм шиг санагддаг юм. Яг илүү ингээд нэг юм одоо үнцрэх гэх юм уу одоо үнцрэх гэхээр арай буруулчих юм бол ингээд нэг юм нэгдмэл ард түмэн байвал илүү гоё юм болоо те. Гэхдээ бол илүү сайжирч л байгаа хэл та бид. Яалчгүй бидний дунд нэг юм үнэт зүйл байдаг бах. Тэр үнэт зүйл дээр нэгдэж нэгтрах нь аян ховрох юм болоо да. Баяр ёслолоор л нэг бол иймэрхүү нөгөө олимпийн наадамд хамгийн анхны алт авахт бид тэр чинь тэр шин нэгдсэн те. Тэр шин Сүхбаатар Талбай энэ Улаанбаатар чи яаш дөрөглөөд те. Тэгж нэгддэг. Тэрэн шиг иймэрхүү үндэсний бахархлууд энэ үндэсний дундын үнэт зүйл дээрээ бас байн нэгдэж явах юм нэг баяруу дарга хэмжээнүүд ийм үндэсний дархлаагаа жоохон дэмжиж явахгүй бол тэр мандсан дэ одоо энэ физиклэшээ бол гадны шоуч гэсэн монголчуудад бас эргээд нэгдэх бид нар нэг үнэт зүйл дээр нэгтрах бас тийм боломжийг олгож ийн л гэж харж байгаа шүү дээ. Харин тий. Танай багаас одоо Spark Agency гэдэг компани хамт олонд бас баярлж байна. Ийм гоё төсөл санаачлаад олон улсад Монголынхоо нэрийг гаргаад те одоо чинь төрийн одоо сүүлийн хэдэн жил зарцуулсан хэдэн тэрбумын ажлыг одоо нэг эйженси хийчлээл гэж яриад байна шүү дээ тий. Тэр дундаа манай Монгол Улсын төлөө оролцож байгаа 8 тамирчин тий. Тэгээд за танай багаас хулан маань тэнд очсон юм байна. За энэ зашааныг ашиглаад бас багийнхандаас нэг бэмэн төрөгчээ тий. Тий. Энэ дээр бол зүгээр одоо яг анх санааг нь гаргаж миний хувьд бол тэгж санааг нь гаргаж эхлүүлсэн тий. Яг одоо энэ бүх зүйл дээр эхнээс нь дуустал нь тий амжилттай энэ төслийг хэрэгжүүлэхэд бол яалтчгүй манай багийн одоо манай надаас гадна манай дөрвөн гишүүн маань бол яг адилхан ажилласан. Тийм тэгээд энэ дээр бол одоо манай одоо бүх гадаад харилцаа гэрээ хэлцээрийг одоо хариуцж тий тэр бүх зүйл дээр ажилласан манай хулан байгаа. Манай одоо надтаас өмнөх төслүүд дээр хамтарч ажиллаж байсан. Надаас илүү туршлагатай одоо их мундаг бүсгүй байдаг. За тэгээ дээрэс нь манай мөнгөн туяа байна. Мөн бас надтай өмнө ажиллаж байсан. Айгүй туршлагатай манай одоо бүх координатуудыг те бүх юмнуудыг менеж хийж зохион байгуулж ажилласан. За одоо бас манай одоо гэр бүлийн хүмүүс маань байгаа. Бадмараг энэ одоо бүх ярилцлага бүх одоо логистикийн асуудал дээр ажилласан, хариуцаж ажилласан. Бүх одоо ярилцлагууд дээр орчуулга хийж Солонгосоос Монгол руу, Монголоос Солонгос руу бүх одоо тэр 200 хэдэн одоо ярилцлага те бүх зүйлүүдийг бол синхрон орчуулж ажилласан. За мөн бас одоо манай найз Дүлгөөн маань байна. Дүлгөөн бол Spark агентлагийн захирал. Тийм тэгээ өөрөө бас яг дүлгөөний хувьд бол мэрэгжлийн спортын карьертэй дээдлэгт аюу олон жил саксны дээдлэгт олон жил тоглосон одоо юм туршлагатай спортын салбарт бол бас аюу алдартай юм залуу байдаг мундаг авиаслаг. Тийм тэгээд ингээ бид тав бол яг нэгдэж энэ төслийн ард гарч ажилласан. Тэгэхээр манай сонсогч нар Дүлгөөн гэхээр нөгөө оролцож байгаа тамирчин Дүлгөөн маань биш. Инх цогтын Дүлгөөн. Цогтын Дүлгөөн гэдэг одоо өнгөрсөн жил дээдлэгт одоо металл багт бишрэлт металл багт тоглосон. Дүлгөөн маань баг дээдлигийн 3-уудаг авраг авахад. Тийм. Дүлгөөний хувьд бол бас яг зөвхөн саксны дээдлигийн авраг биш бас туйлзуур сэлмээр мундаг амжилт гаргаж ирсэн хүн байдаг. Тийм тэгээд туйлзуур сэлмээр олон хэмжээний мастер айгүй олон одоо Азийн наадам том тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлж бас
явж ирсэн. Ер нь их авиаслаг тийм залуу байгаа. Туйлзуул сэлмийнхэн талаар бол танаас л анхудаа суучаа сагсаар хүмүүс багийнхандаас баяр хүргэмээр байна. За багийнхандаа одоо манай сонсогч нар бас гоё сэтгэл бичээрээ энэ сайхан төсөл санаачилсан залуучуудаас урмын өгөөгөөрэй. Тэгжээжлэн чи дараагийн бас нэг гоё төслийн санаачлаг гарна штэ тий. За одоо яг тэр очисон нөгөө хулангаас та нэлээ мэдээлэл авсан учраас нөгөө болж байгаа процессудаас гоё түүх сонсомоор санагдаад эхэллээ. За одоо ингээд очлоо. Очингууд дэлхийн хэмжээний entertainment show одоо Netflix тэгээд ер нь солонгосчууд одоо ер нь бужигнуулж штэ Netflix дээрх хамгийн олон үзэлттэй кинонууд нь дандаа л K-drama за тэгэл энэ K-pop гэдэг чим индастри гэдэг зөвчм бүрстэй хэдэн тэрбум долларыг олж байгаа юм дээ. Тэгэхээр дэлхийн хэмжээний entertainment-ийн том шоуг яаж бүтдэг юм бэ? Одоо иргэдээс нь харж байгаа тэр хүмүүс юу гэж ярьж байна. За яг нөгөө спойлертгүй хичээж л ярихгүй тий бас спойлер болчиход. Яг хоо ер нь яг энэ төсөл дээр бол мэдээж Spark агентлагийн хувьд бол анх удаага тий одоо ийм Netflix-ийн хэмжээний ийм том төсөл дээр ажиллаж үзсэн. Маш их туршлагыг бол хоригдлуулсан. Маш их суралцах юм бол байсан. Тэр зүйлүүдээс одоо жишээ аваад ярих юм бол яг энэ Netflix-ийн том хэмжээний шоу бол бүх зүйлийг маш детальчилж одоо зохион байгуулж урьдчилж бэлддэг юм бэл. Тэгээд дээрэс нь бас нууцлалын одоо асуудал те нууцлалын асуудлыг бол үнэхээр дээд хэмжээнд сахиж одоо баримталж ажилладаг. За тухайн одоо яг зураг авалт хийсэн газар те объект ч юм уу тэр зүйл маань одоо баг л ер нь бол нөгөө хятадын онгоцны боол гэдэг штэ. Тэгээ нэг гейтээс нөгөө гейт рүүгээ баг 10 хэдэн минутаар ингэж явж хүрдэг хол юм асар том юм байгууламж байдаг. Яг л тийм байгууламжд байдаг. Physical Asia бол тухайн одоо байгууллагын жижигхэн хэсэгтэн л байгаа байхгүй. Тэгсэн ирнэ ингээд яг ороод үзэнгүүд чинь ямар том тайз цацсан байгаа байлээ те. Тэгэхээр тэр зүйлүүд нь бол тийм маш өндөр түвшин зохион байгуулдаг, маш нарийн бүх юмнуудыг одоо төлөвлөж ажилладаг. За тэгээд дээрэс нь одоо яг тэр түрүүний нууцлал гэдэг дээр нэмээд ярих юм бол те. Одоо ингээд манай оролцогчд маань дотроо зураг авалтыг үеэр ингээд явж байхдаа за энэ хүмүүс одоо бусад орны тамирчдтайгаа одоо нууцлал юм а ярих нь уу те эсвэл тактик юм а ярих нь уу яах нь гэх бүх зүйл дээр баг хүн болгон дээр нэг хүн ч юм уу ингээд одоо байнгын ингэж одоо хараа хяналтанд орох юм уу та тийм ингээд тийм нарийн зохион байгуулалтанд ор байдаг. За тэгээд дээрэс нь мэдээж тухайн үед бол ямар нэгэн утас тийм электрон одоо device ч юм уу тэр бүх зүйл ерөөсөй байхгүй. Ямар ч одоо гадагшаага тэрийг бол задруулах боломжгүйгээр тэгж зохион байгуулдаг. Ер нь тиймэрхүү тал дээр бол маш мундаг юм билээ. Тэгээд мэдээж одоо энэ судалгаа шинжилгээний ажил дээр бол өстой үнэхээр биширмээр тэгж ажилтдаг юм билээ. Бүх зүйлүүдийг бол мэддэг. Үнэхээр одоо гайхамшигт тэрэн дээр бол үнэхээр сурмаар юм зүйл их байсан. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management-ийн компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөх гэхээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management-ийн компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. Simplifying investments. Ирээдүйдэр нь одоо монголчуудад дахиж өөр төрлийн шоуун дээр ч юм хамтрах боломжуудын эхлэл ах гэж харж байна. Таад маань бас одоо дараагийн зорж байгаа ер нь энэ тал дээр бас хамтраад ажиллаж байна. Одоо энэ чинь ингээ гарчлаа штэ бид нар тий бас. Юу гэж ямар төслүүд дээр ажиллаж байна. Нууц ш бол гоё санаа оноо сэтэл тий. Тийм яг хоо энэ дээр бол одоо манай мэдээж Spark агентлаг бол тий зөвхөн энэ дээр ингээ ирээ зогсохгүй. Одоо эн чинь бол зөвхөн манай одоо Монголын үндэсний бүх тий за үндэсний одоо уран угралт үндэсний бүх одоо гэдэг ч юм үндэсний спортуудыг таниулж тий манай Монголын одоо мундаг залуучуудын зөвхөн зах зугаас нь мэдж байгаа штэ. Гэтэл одоо манай Монгол улс ч одоо айл тэртээ 13 дугаар зуунаас ахвал ямар амар одоо баялаг түүхтэй ард түмэн билээ тий. Тэгээд дээрэс нь бидний амьдралын хэм маяг чинь өөртөө аюу сонирхолтой тий нүүдэлчин хэрнээ одоо ингээд зарим нь хот суурин газар амьдардаг агсэрнээ бас тодорхой хэмжээнд нүүдэлчин соёл аваад үлдсэн байдаг тий хөдөө гараад байхаар гэр нь ямар байдгийг тий тухайн гэрийнх нь онцлог нь ямар байдгийг гэдэг ч юм ингээд маш их зүйл биднэрт одоо гайхуулах тий дэлхийд дахин таниулах маш олон зүйл байгаа. Тэгэхээр мэдээж одоо яг энэ зүйлүүд дээр
одоо нэг сайн одоо бидний авааштай байгаа зүйл нь бол нөгөө гадны үзэгчд бол physical age-ад оролцож байгаа орнууд одоо энэ нэвтрүүлгээ маш сайнаар хүлээж авсан. Тэр дундаа манай Монголын багийг Монголын одоо энэ талаар илүү сонирхож байгаа юмнууд нь арай илүү байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг эрэлт хэрэгцэн дээр нь тулгуурлаад цаашдаа ямар төсөл боловсруулах уу те ажиллах уу гэдэг дээр яг одоо ярилцаал ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол бас болоогүй те цаашдаа гой юмнууд хийх баха гэж. Нууц учраас те. Тийм бас тийм. Окей. Улс төр ер нь энэ дээр оролцсон уу? Одоо бас тэр нэг мэдээллүүд яваад байгаа учраас хүмүүс зөв ойлголт өгөх учраас те. Зарим нь болохоор хувцс хийн өгсөн л их оролцож байгаа хүмүүсийн сонгон шалгаруулалтанд нөлөөлсөн л гээл тэх юм. Ер нь Spark Agency бие даасан байдлаар ажилласан уу? Энэ дээр ямар өөр хүмүүс оролцсон бэ л гэдэг утгаар. За яг энэ төсөл дээр бол манайх зөвхөн цэвэр Spark агентлаг. За тэгээ нөгөө талаас бол Солонгосын TO Production буюу Physical Age-г одоо хариуцж ажилласан Солонгосын production хоёр л хамтарч ажилласан баг. Тэрнээс одоо ямар нэгэн байдлаар одоо манай шгшээ багийн одоо хувцс сунарч юм уу те эсвэл одоо ямар нэгэн байдлаар санхүүжүүлэх ч юм уу тийм зүйл болох байгаагүй. Яг цэвэр одоо хоёр талаас яг тэгж Spark агентлаг болон одоо TO Production-ыг тэгж хамтарч ажилласан. Ямар нэгэн одоо улс төрийн ч юм уу эсвэл одоо яамдууд тийм холбогдох байгууллагуудтай бол хамтраагүй. Тий. Цэвэр хоёр байгууллагын хооронд л тэгээ санхүү мөнгө бүх юм шийдэгдэл зохион байгуулалт ингэ явцсан гэсэн үг. Яг тэр хэрээр бас айгүй нууцаа сайн чандалж чадсан байгаа зү. Тийм байна. Ер нь бол хүмүүс саяхны гүрт төр зар гартал юугаас мэдхгүй байсан. Тий, одоо эн чинь зөвхөн ингээд шууд уцаар яриад нэг хэдхэн сарын дотор хийцэн ажил биш шүү дээ. 2 жил хагас бараг л одоо ингээд ойролцоогоор зохиол бичсэн гэхээр чинь тэгээд 2 жил хагас тий 2 жил хагасын хугацаанд чинь бид нар ажил явагдсан. Тэгэл энэ хугацаанд бүх зүйлийг одоо нууцлал чандалж одоо дээд зэргийн одоо бид нар бол маш их хичээжлээ гэж ажилласан тий. Яалч та тэр нууцыг бол маш сайн хадгалсан байна. Найз нөхөдтэй дэрэгдэх одоо хүндээч хэлэхгүй тий. Гэртээ ч одоо хэлэхгүй л байсан шүү дээ. Ямар юм дээр яаж ажиллаад байгаад оройтоо тань гэлсгээл нэг юм гарнаа гэлээсэн тэгэл одоо 2 жилийн дараа ийм юм байсан юм гэж мэдчихэж байгаа байхгүй. Манай одоо оролцогч нарын одоо гэр бүлийнх нь хүмүүс хүртэл мэдэхгүй байсан шүү дээ. Хандаа тийм битсэн байсан. Тийм тэгэл яг явахт нь л ийм юм дээр явах гэж байгаа гээл бүр яваад те эргэн эртэлт нь бол мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэл нэг ийм гадны ийм төсөл дээр ажилланаа оролцсноо гэж явдаг. Тэгэл яг одоо physical age 100 ч юм уу те энэ дээр бол оролцсон гэдгийг бол мэдэхгүй байсаар агаал яваал ирсэн. Тэг би одоо уг нь тийм нэг нууц мас биш үтсэн бол одоо баг л манайх хэдэд орсон ингээл асуучмаар байлаа шүү дээ. Энэ нэвтрүүлэг дээр уг нь бол тэг яалч юм хатуу нууцлын гэрээтэй учраас одоо дараа 7 хоногийн дугаараа л хүлээе. За дараагийн асуулт нь болохоор за Монголыг хоёулаа ерөнхийдөө дэлхийн ингэж харж байгаа бах гэдэг ингээ нөгөө өөрсдийн одоо өгж байгаа 9 дугаарын цаадах фидбек комментуудаас үндэслээд хэлж чинь өөрийн хувьд за тэгээд одоо оролцогч нарын хувьд за энэ шоуууд ингээ дууслаа гэхэд монголчуудыг мэддэг болох бах. За монголчуудыг бас арай өөр өнцгөр хардаг байсан хүмүүс нь за монгол хүн гэдэг чинь за монгол үндэстэн гэдэг чинь нэг ийм дүр төрхтэй, ийм бие бэлтартай, ийм зан хараншинтай гэдэг биднийг өмнө хардаг байсан зүйлийг юуг өөрчлөх бол гэж та зүгээр харж байна залуу хүнийхээ. Би саяхан нөгөө YouTube коммент дээр нэг ирүүлж байгаад бас нэг коммент олж уншсан байхгүй юу. Тэрэн дээр тэгсэн чинь ингэж байгаа. Би бас өмнө Солонгост амьдарч ирсэн. 2 жил сурж амьдарч ирсэн. Тэгээл нөгөө солонгосуудынхаа комментиг уншиж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг хүн тэгээ бичсэн байлаа. Саяхан нэг айл одоо өөрөө нүгээд тэгээ манайхан ч нөгөө Иса гэдэг айл нуулдаг ажил бас хийдэг штэ. Тэгсэн чинь тэр хүнийх дээр яг монголчууд одоо таарч ажиллаж таарсан юм байна. Тэгээ өмнө нь нэг удаа ингээд нүүсэн чинь өөр бас нэг улсын хүмүүсүүдээр одоо ажиллаа хэлүүлэл нүүлс гэсэн юм байл. Тэгсэн чинь л нөгөө аягүй их ажиллаа ингээд хуймгаа хийгээл залхуураал аль болох ингээд нэг суудаг ч юм уу те. Тэгэл их алдаа малдаа гаргадаг ч юм уу тийм байсан гинэ. Асаа монголчуудаар яасан ч л ерөөсөө өдрийнх нь талд нь хийгээл дуусгацсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн яг тэр өн дээр коммент бичсэн байгаа. Ингээ монголчуудыг анзаараад ингээ яхад нэгдүгürt биеийн хүчний талаар бол үнэхээр амар те. Зүгээр нэг юм туранхай залуу ирээл тэгснэ за энэ хүн ч одоо яаж ийм айл нүлгэх ажил хийх юм бол доо гэсэн чинь зүгээр 2 3 солонгос одоо бас муугаар хэлэх юм жаашаа. Гэтэ ингээд олон хүмүүс ингээд 2 3 өөр хүмүүс ингээд те нийлээд одоо чи нэг хөрөгчийг ингээд дийлэхгүй явж исэн чинь нэг туранхай залуу хурж ирээл нуруунд дээр аваа авцсан гэж байгаа юм. Тэгэхээр тэр зүйл үнэхээр одоо энэ физикал биеийн хүчний хувьд бол одоо би тухайн үед бол үнэхээр гайхаж ирсэн. Нэгдүгээрт хоёрдугаарт нь бол зан хараншинтай энэ характерын хувьд бол монгол хүмүүс ингээд бүгдээрээ юм нэг одоо нийтлэг маасаар аягүй даруухан хэрнээ аягүй үнэнч те юмаа хийж байгаа юмда сэтгэл гаргаж тухайн юмаа тултал нь хийдэг.
тийм хүмүүс эд юм байна. Тийм учраас бол одоо надад бол одоо монголчууд аягүй таалагдж байна гэдэг ч юм. Тиймэрхүү сэтгэлдүүд аягүй байсан. Тий. Монголчууд маань бас нэг талаараа бас дараахан хүлцсэнгүй бас хүмүүс тийм. Тэгэхээр ер нь олон нийтэд ер нь тиймэрхүү байдлаар аягүй их танигдж байгаа болоо гэж бас бодчихлаа. Яг одоо Орхонбаяр Арслан гэж илүү тийм нэг өөжөө дүр төрхийн илүү нэг харьцуулж харуулад л тийм нэг солонгосын нэг багийн ахлагчтай нэг харьцуулсан байсан шүү дээ. Тэр нэлээд яваасан. Монгол хүн гэдэг нэг илүү гоё тийм тайван ард түмэн те. Тэгсэн хэрнээ одоо хийх юм аа маш сайн хийдэг. Би биэндээ аягүй тийм үнэнчтэй нэг тийм одоо сайхан сэтгэлтэй гэх юм уу. Тийм бид нар ч ер нь бол тийм ард түмэн шүү дээ те. Өдөө ч гэсэн бид нар явж исэн танихгүй хүн байсан ч гэсэн гэртээ оролоод нэг аяг цай уулгачдаг те. Хаа хурж яваа ингээд тусалдаг ч юм уу. Ер нь эртээр үесээ тийм ард түмэн байсан шүү дээ. Одоо би бас сандаг байхгүй манай намаа жоохон багт чи ингээл нөгөө хөдөө ч юм уу те мах зах бид нар чи ингээл аягүй дайлгал явуулдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд чинь манай өвөө эмэндэр ингээ би ингээ аав ээжээсээ яриад сонсдог гэсэн байхгүй. Тэгт чи шаал танихгүй айл тэр одоо бүр за тэр Архангай аймгийн тэр сумын тэр нэг балдан эмээ дээр энэ махыг аваач жүхэн шүү гээл явуулцдаг. Гэр нь байхгүй, хаяг нь байхгүй те. Тэр хүний одоо юу хийдэг яадаг бүх мэдээлэл нь байхгүй багтал тэр хүн сэтгэл гаргаад танихгүй хүний махыг очиод бүр хайж очиж өгдөг те. Тийм сэтгэлтэй бид нар ард түмэн байсан байхгүй. Ер нь бол яхаа одоо орчин үед бол арай жоохон өөрчлөгдөж байгаа бах те. Гэхдээ биднэрт бол яг тэр бидний одоо өвөө эмээнэрийн ч юм уу те. Тэр үнэнч биендээ байх одоо сайхан сэтгэл гаргах ч юм уу те. Тэр зүйл бол биднэрт бол ингээд нуугдж байгаа айл бас байгаа бол ухт нь байгаа ах л гэж тэгж найддаг шүү дээ. Байгаа гол нь нөгөө хүмүүсийн одоо амжиргаа жоох хэцүүлчээ тий. Яг нийгмийн бас өөр байна л да тий. Тийм болцсон учраас нөгөө ийм үг байдаг штэ. Муу хүн гэж байдаг уу муу үйлдэл гэж байдаг гэ тий. Тэгээ хийж байгаа зүйлүүд нь муу байгаа чсэн ухтаа болвол тэгээд хүнийг ингээд жоох маажа дотор үнийн гаргавал яг л тэр монгол хүний төрлөх нэг гоё өжөө хүн энэрэнгүү өрөвч харддаг юм шүү дээ тий. Нэг үзэн ядаж исэн нөхрөө дараа нь ингээл нөгөөх нь нөгөө жоохон аав ээжээ яриад жоохон болохгүй би чи ийм хэцүү байсан шүү дээ гэл хэр бүгд өрөвдөл хайлчдаг гартан байс тээ тий. Зэ. Одоо ингээд тэр том дэлхийн хэмжээний 8 улсын тамирчдыг ингээд харж байхад юу энэ хүмүүсийг заавал тэр гадны гэхгүй манай Монголын тамирчдыг юу энэ хүмүүсийг ийм сэтгэлийн хаттай төсвөр төвчээртэй болгоод байна гэж та дээр нь харсан. Сургалт юм уу? Хоол юм уу? Өөр юу гэж болох юм тий. Яг тэр бол яг монгол хүний онцлоглох гэж бодож байна. Яалтчгүй. Яг ингээд тий одоо зарим улсын тамирчдын тэр ингээд анзаарах юм бол тий яг бүгдээрээ л чадхадгаараа хичээж байгаа. Гэхдээ ингээд үнэхээр барахгүй чадахгүй юм дээр бол ингээд тавьчихдаг ч юм уу. Тийм асуудал хандлага байгаа шүү дээ. Гэтэл манай монголын тамирчид бол би түрүү ингээд ярьсан шүү дээ. Манай одоо чинь адиа инх хөргөл дээр л жишээ аваад үзэхэд тий гараа бараг тасарч унтал барьж байгаа байхгүй тэр чинь. Тэгт чинь нэг 40 минут барьчих юм бол за одоо ингээд 40-оос бол арай хитрхгүй л үүдээ гээл тавил тавихаар шүү дээ. Тэгэхээр яг манай Монгол тийм нэг онцлог тийм баг. Юмд нэг бууж өгдөггүй. Юмаа хийсэн бол яг бүр ингээд эцсийн хүртэл одоо дуусгадаг ч юм уу те. Тийм би бол одоо арай онцлог нь тийм болов гэж боддог шүү дээ. Жоо шазруу ард юм. Тийм ер нь тийм шазруу нэг тийм шүү дээ манай монголчууд ч юм. Эртээр үесэл ер нь тиймэрхүү байсан те. Тэгэхээр тэрнэгээрээ арай илүү бусад одоо тамирчдаас арай ялгарч байгаа болов. Онцлог нь тэр талтай юм болов гэж бас бодоод байгаа. Яг одоо ингээд оролцогч нарынхаа оролцсон үндсэн 6 оролцогч нарын талаар таад манд бас нэмэлт ингээ мэдээлэлүүд өгвөл жишээ нь энэ хөргөл тамирчны хувьд маань одоо бас оюутлахад ажиллаж байсан шүү дээ. Тийм. Тэгээд ер нь энэ шоугаар зарим нь бол нэлээд мэддэг болж ах шиг байна. За мэдээж олонний танил болсон хүмүүс бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн ер нь замнал гэх юм уу тамирчилсан замнал тэр талаар нь та нэмэлтээр мэдээлэл өгвөл бас тий. Юу айгуу гоё асуулт байна. Яг хамгийн эхлээд бол одоо лав гочроо ярмаар байна. Тэгээ лав гочрын хувьд бол хүмүүс зарим нь мэддэг те зарим нь мэддэг байх. Гэтэл би бол хамгийн анх яг ингээл тэр нөгөө нэвтрүүлгээ үзэж байхад яг нүдэнд харагдчихсан хүн бол лав гочроос байхгүй. Хамгийн анх яагаад вэ гэсэн чинь ингээд ер нь бол би лав гочрыг бол дагдаг инстаграмаар. Тэгсэн мөртлөө би бинээ дагдаг хэрнээ ингээд танилцаагүй те мэдгүй хүмүүс байсан. Тэгээ би яг тэр нөгөө янз бүрийн ингээд инстаграм дээр тавигдж байгаа тэр бичлэгүүдийг үзээл рилүүдийг ингээд үзэхээр дандаа нөгөө гадны ингээд улсуудад тэгсэрнээ ингээд аягүй гой монголоо аягүй гой сурталчлаа те уран нуграал тэр гайхамшигтай юм үзүүлэл явдаг. Үнэхээр одоо дэлхийн тэр нарны цирк чи өөрөө бас дотроо 20-30 төрөл аягүй олон төрөл байт юм бил. Тэрнийх нь хамгийн өндөр зэрэглэлийн яг циркт нь ажилладаг юм хүн байгаа байхгүй жишээлбэл.
тэгэнгүүт тэр хүнийг монголчууд бас аль одоо тэр төдийлөн мэддгүү те. Гэтэл тэр хүн бол одоо ингээд уран нугардаг. Тэгэнгүүтээ одоо фитнес бодибилдингийн дэлхийн авраг, кино жүжигчин те, модель ийм мундаг залуу байгаа байхгүй. Ихсэрнэ одоо тэрийгээ бас ингээд олон нийт сошиал дээр төдийлөн нэг тэгж гайхуулж ярьдгүү ч юм уу. Тийм бас даруй хүн байгаа. Тэнгүүд яг тэр зүйлийн илүү гаргая гэдэг ч юм уу те. Тийм хүсэл анх төрж исэн. За тэгээ мэдээж одоо манай Адиас Сүрэн маань байна. За Адиас Сүрэн бол одоо манай яалтч одоо дараагийн 28 оны те Олимпиад бас гол найдлага тавьж байгаа хүмүүсүүд мэдээж нэг байна те. Яг жинхэнэ эд хэрэн дээрээ гарч ирж байгаа одоо юм жудо бүхийнхаа бол эмэгтэйчүүдийн хүнд чинд байрлалдаг юм одоо үнэхээр авьяаслаг одоо бидний бас нэг найдар болсон тамирчин байна. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт нь бол мэдээж жудочин бол манай бас одоо улсын баргал үндэсний спорт гэж хэлэх үз. Одоо бидний чинь хамгийн анх 8 Олимпийн алтан медаль авчирсан. Тийм жудо шүү дээ. Тийм. За тэгээ дээрэс нь одоо мэдээж манай дүлгөөн байна те. Дүлгөөний хувьд бол яалтч одоо сүүлийн үед 3-3 юм бол одоо яг нүүр царай болсон тамирчин шүүд. Азийн 2 удаагийн авраг те. За одоо 2 удаагийн бүр MVP те. Ийм мундаг тамирчин. Одоо 3-3-ийн спортын тэр төрөлдөө ч гэсэн одоо хамгийн бас алтартай хүмүүсүүдийн нэг үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн те. Бидний хувьд ч гэсэн хангалттай одоо хүндэтгэлийг олж авсан ийм мундаг тамирчин. За тэгээ дээрэс нь манай Орхон Баяр байна. Мэдээж Орхон Баяр Арслангийн хувьд бол одоо 23 онд хамгийн анх Арслан болж исэн те. Тэр үед бол яг үнэхээр одоо бидний ч гэсэн бүүн болж исэн юм тамирчин. Тэгээ дээрэс нь мэдээж Орхон Баяр Арслангийн хувьд бол өөрөө их залуу хүн учраас анх бас энэ төслийн санааг тавиад уулзаад ингээ ярьж хахад бас айгүй нааштай хүлээж аваад те. Энэ үндэсний бүхэл олон нийтэд дэлхийд дахинд харуулна гэдэг бол бас миний ерөн дотроо бодож явдаг, эрхэмлж одоо боддог байсан тэр зарчмуудын нэг учраас айгүй гоо нааштай хүлээж авчихсан те. Тэгэхээр бас тэр хүн бол зөвхөн одоо амжилттай явъя гэдэг зүйлээсээ гадна өөрийнхөө хувь хүний хувьд бол бас үнэхээр гайхамшигтай юм байна. За ингээд одоо манай бас одоо Ханц Сүрэн байна те. Манай хандаа маань бол одоо бас л түүх бичиж яваа тамирчдын нэг шүд. Манай Монголын одоо волейболын түүхэнд хамгийн анхны одоо эмэгтэй легионер болж гадны улсад одоо тоглож байгаа ийм мундаг тамирчин те. Одоо хүртэл одоо Японы дээдлэгт одоо баг нь хүртэл аягүй мундаг амжилттай явж байгаа. Яг одоо цагт бол Японд ингээд дээдлэгтэн тоглоо явж байгаа. Ийм авьяаслаг бүсгүй байгаа. Иймэрхүү бол одоо аягүй мундаг залуучууд байна да. Тийм. Инх хөргөлийг. Инх хөргөлийг мартчих. Тийм. Одоо олон бүсгүйчүүдийн бараг эрчүүдийн краш болоод байгаа шүү дээ. Манай мини Чингис хаан шүү дээ. Инх хөргөлийн хувьд бол одоо бас би анх айгүйх бодож исэн. Үнэхээр тэр би бас айгүйх тийм холимодлон үзэх дуртай байхгүй. Тэгээл бас бодож байхдаа инх хөргөлийг оруулаад бас гоё доо тий. Тэгээ инх хөргөлийн хувьд бол ингээ харахаар хочин хүртэлж юм түүг торментор гэдэг штэ. Одоо юм бас л тэр чинь ингээл хувь салхи шигтэй ингээд дайчин урагшаа одоо өөрийнх нь тулааных нь хим маяг нь бас тийм байхгүй. Ерөөсө цогсохгүй л урагшаа явдаг. Тухайн тамирчнаа ингээл нокаут хийх хүртэл урагшаа давшиж явдаг хүн байхгүй. Тэгэхээр яг энэ ирчээрээ тийм тэгээд дээрэс нь өөрөө нэг Монгол баатрын төрхтэй те эйгөх өвөрмөц тийм тэгээд сэтгэлийн хад нь ямар одоо билээ та бүхэн баг сая харсан баг те. Тэгэхээр инх хөргөлийн хувьд бол одоо хамгийн анх бол карате суурьтай каратегаар одоо хичээлдэг байсан. За тэрний дараагаар фитнесийн спорт руу орсон. За би энэ хоёрын байрыг сольжиж магадгүй. Гэхдээ яг адилхан ингээд ер нь суурь айгуу сайн тавигдсан тамирчин. Одоо насаараа л бас спорт хийж байгаа. Тэгээд фитнесийн спортоор ингэж явж хагаад тэгээд сүүлдээ одоо холимогдуулаад бол хожуу орж ингэж одоо тулдж байгаа юм ундаг тамирчин байгаа. Тэгээд та бүхэн бас сонирхолтой хэлбэл одоо манай инх хөргөл маань 12 сарын 5-нд одоо өөрийнхөө жингийн бүсийнхаа аврагын төлөө одоо тулаан хийх гээд бүх одоо сэтгэл зүрх одоо бүх нөөц болцоогоо ашиглаад одоо бэлтгэлээ хийгээд шаргуу хийгээд явж байгаа. Ийм мундаг тамирчин байгаа. Тэгээд бид нар бас одоо 12 сарын 5-ны тулаанд нь те бүсийн аврагын төлөв тулаанд нас нэгдүгээрт амжилт хүсмээр байна. Тэгээд монголчуудыгаас дэмжээрэй гэж уриалмаар байна. Тэр нь Монголд болох уу? Гадаадд болно. Гадаадд. Тийм. Инх хөргөлийн хувьд бол одоо One FC гэдэг те One Championship гэж холбоонд тулддаг. Тэгээд тэрнийхээ одоо өөрийнх нь хувьд бол карьерийнх нь хамгийн одоо хариуцлагатай тулаан одоо нүүртлээд ирсэн баг. Оргил тулаан нь шүү дээ. Тийм, оргил тулаан. Тийм учраас оргил тулаанд нь бас амжилт хүсмээр байна. За одоо барыг нэг 20 хоногийн дараа. Тийм, одоо ер нь удахгүй болох юм байна. За баярлалаа. Одоо манай тамирчид маань ер нь бол одоо ингээд дэлхийн од болчлоо шүү дээ. Тэ. Тэгэхээр яг одоо энэ нэвтрүүлгүүдийн ингээд араас Монгол тамирчдад бас ямар боломжууд гарч ирж байна? Одоо хаанаас хүмүүс илүү холбогдож байна? Дарааны одоо бас сонирхолтой мэдээнүүдийг хуваалцааш. Мэдээж хэлвэ яг одоо л дэлхийн нийтээр танигдж байгаа учраас те зөвхөн манай Монголын одоо энэ
компаниуд, брэндүүд гэдэг ч юм уу те хамтарч ажиллах санал тавихаас гадна Солонгос те ялангуяа одоо Солонгосын олон улсын ийм том компаниуд бол санал тавиад эхэлсэн байлаа. Тэгээд би бол одоо тамирчтай бас хандаж хэлэхэд бол яг энэ завшааныг ашиглаад бол те тултал одоо бас одоо яг энэ завшааныг ашиглаад те боломжийг ашиглаад эх орноо илүү сурталчлах. Тэр чинь бас л манай эх орны нэр гарч байгаа те. Одоо Орхон баяр гарангууд л үндэсний бүхийн нэр хойно явж байна. Монгол улс явж байна те. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад бас бүх зүйлдээ одоо тултал ашиглаад ингээ сайн оролцоороо л гэж хэлмээр байна. Тэгэхээр хувь хүмүүстэй шууд гадны байгууллагууд холбогдоод явж байгаа. Тийм. Тэгээд мэдээж одоо нөгөө бид нар ч нөгөө өөрсд манай тамирчид маань яг нөгөө Netflix-ийн гэрээ хийсэн учраас яг нэвтрүүлэг дуустал бол одоо хараахан болохгүй байгаа гэрээнийхээ дагуу. Тийм учраас яг одоо энэ зураг Netflix дээр бүх ангиуд нь цацагдаад дуусны дараагаар бас тодорхой хугацаа өнгөрсөний дараагаар бол бүх үүд хаалга боломжууд маань нээлттэй байгаа. Тийм учраас бол одоо ингээд гадны байгууллагуудтай илүү хамтарч ажиллаж тэгж явах байх гэж байна. Одоо болохоор Орхон баяр Арслан маань эдитээ бас янз бүрийн нэг бичлэгүүд хийгээд. Тий, Орхон баярын бол тэгэхээр одоо Netflix-ийн шоуныхаа шугамар хийж яах гэсэн үг. Тийм яг Орхон баярын хувьд бол одоо нөгөө Австралийн эдигээ тамирчин байгаа шүү дээ. Тэр хоёр л нэлээд их рил хийгээд бас илүү сурчлаад яваад байгаа юм шиг. Тийм. Зээ. Одоо гадны энэ 7 улсын за тэр дундаа одоо ингээ шигшээ 4 5 6-д үлдэж байгаа улс орны тамирчид ер нь Монголд ирсэн үү? Одоо энэ хүмүүстэй ер нь бас холбоотой байгаа юу? Бас одоо энэ чинь биенийхээ улсуудад очиод биенийхээ улсыг сурчлах ч гэдэг юм уу? Энэ тамирчид ч одоо дэлхийд болцсон юм чи бас Монголд ирэх чинь бас амар тийм сонирн байгаад байна шүү дээ. Тэр улс орны хүмүүс нь одоо тэр дагагч нар нь тэр тамирчдаараа дамжуулж бас Монголыг таньж мэдэх боломжууд байгаа. Ер нь хэр холбоотой. Яг зөв. Одоо манай оролцогч нар бол бусад улс орны оролцогч нартайгаа бол аюул сайн найзууд болцсон байгаа. Тэгэл ерөөсө байнгын одоо Instagram, Facebook-ээр ч юм уу бичлэлцэл одоо чи яаж хийж гэн те ингэж тэгж гэн ийм юмд оролцож гэн гэл аюул сайн тийм найзууд болцсон байгаа гэсэн. Тийм тэгээд дээрэс нь одоо дараа жилийн наадмаар л нэлээд олон хүн ирэх байх гэж бодож шít. Одоо оролцогч нар нь ч тэр мэдээж одоо үдсэн хүмүүс ч тэр те манай Монголын наадам тэр дундаа үндэсний бүхийн барилдаан те ямар ирж үзэх юм Орхон баярыг ирж үзэх ер нь одоо охтуудын тоомоо нэлээд явах хаа. Тэгэхээр ер нь зөвхөн үзэгчд оролцогчдгүй аюу олон үзэгчд бас дараа жилээс нэлээд Монгол руу ирэх байхаа л гэж найдаж шít. Бараг сая жуулч ирэх юм шүү. Харин тий одоо эрүүл сайн л тий. Ханаал сэрэгтэй. За тэгээд энэ нэвтрүүлэг маань бас дуусах тал руугаа нэлээд орж ирж байна. Тэгэхээр яалтчгүй одоо нөгөө тэмцээнд оролцож байгаа тамирчид маань одоо нөгөө төлөөлөл бол авчиж байгаа учраас хүмүүсээс нөгөө урмын үгээ аваа, сэтгэлдлүүдээ аваа авчиж байгаа. Тэгээ мэдээж та бүхнийг одоо төслийн удирдагч Боргил гэдэг хүнийг таныг одоо бас студид урьж ярилцж байгаа нэг зорилго маанцсан. Альва юм бүхэн гэдэг чинь нөгөө арын алб гэж байдаг. Сая багийнхаа та дөрөв гишүүнийг хэллээ. Тэгэхээр юм гэдэг чинь ингээл шууд ганц хүний юмар ингээ бүтээждэггүй. Айл болох өнөөдөр бас энэ том шоуны арталж юу болж исэн манай баг хамт олон. Тэгээд энэ баг хамт олныг бас зохион байгуулаад та байсан тэр Солонгос улсын энэ том entertainment салбар руу та бүхэн маань төсөл өчөөд 2 жил хагасан. Бараг л 3 жил хугацаа ууггүй хийсэн хичээл сэтгэлийг бас нэг олон нийтэд зөвөр ойлгуулъя тий. Та хэдийн бас энэ чинь үр шимийг бас олон нийтэд та мэдээ нэг алга ташмаар шүү дээ тий. Тийм учраас та баядынхаа багийнхаа талаар бас яриулахыг хүслээ. Тэгэхээр одоо энэ шоу ингээд эд дундаа явж гин одоо төгсөх тал руу орж явахын үе шатанд хүмүүс хэр та дээр холбож гин одоо Spark агентлаг руу та дэд хэр гоё талархлын гоё үгс ирж гин хин хинээс ирж гин тэр сэтгэлүүдээ гоё хаалцааш яг баг одоо арын албанд ажилласан хүмүүс юм. Зөндөө ирж байгаа. Тийм манай одоо Spark агентлагийн хувьд бол ингээл хувь хүмүүс өдрөө те. За мөн бас яг албан шугамаарч тэр олон газруудаас бол яг баяр хүргэе. Үнэхээр одоо бас олон жилдээ хийж чадаагүй бас ингээд эх орноос сурталчлах энэ ажлыг маш сайн одоо ухаалгаар те ашиглаж ингэж хийж байгаад чинь айгүй гоё байна. За тэгээ ялангуяа одоо ийм чатууд айгүй ирсэн л та. Одоо хамгийн сүүлд ихтэл яг нөгөө 2008 оны Олимпиос хойш ингэж баярлаж огшиж зургатны өмнө суугаагүй удажээ гэдэг. Тим мессежүүд бол айгүй их ирсэн. Тэгэхээр тэр бүх зүйлд нь бол яг манай гишүүд би ч гэсэн те айгүй их урам аваад одоо цааш ч гэсэн яг энэ нүгээрээ бас те илүү гоё санаанууд гаргаад илүү хичээгээд те эх орноо илүү өөрөөр яаж сурталчлах уу тэр гоё зүйлүүдтэйгээ яаж харуулах уу гэдэг дээр бол одоо маш сайн хичээж ажиллая л гэж бодож байна. Тийм тэгээ ер нь бол аюу олон гой урмын мессежүүд бол зөндөө ирж байгаа. Тэр болгонд нь маш их баярлж байгаа. Одоо тэр шоу дуусан гутчсан дээ ирэхэд баг тий. Харин тий. Дахиад одоо 3 нэвтрүүлэг. Тий 3 одоо сүүлийн дугаараар байгаа шүү дээ. Эх 7 хоногийг л монголчууд баг Монголд төгжрөл мөгжрөл тэгэл тэр юм нэлээд зогсох хаа. Харин тийм бид нар уралдаж үзэх бах та. Тий бид нар нөгөө сая сүүлийнхаа нөгөө 7-8 9-р дугаараа
оролцогч нартайгаа бид нэр цог сууж үзсэн. Ямар гоё. Тэгээд нөгөө ажиллаа тарчаад орой нөгөө зураг авах газар руугаа явж исэн чинь гадаа бүр хоосон. Юу л яах вэ гэсэн чинь яг нөгөө хүмүүс ажиллаа тарцсан бүгдээрээ гэртээ нөгөө физикал ажигаа үзээ байжсэн байгаа. Тэгэхгүй бол нөгөө Facebook оронгот спойлер Түрүүл спойлер дуусгаад харин тий. Өдөр чинь Facebook орохгүй байж байгаа би бас ясал үзэхгүй байл тий. Тэр чинь бас яалч би сая өнгөрсөн 7 хоногт саяны нэвтрүүлгийг бас найзанд очиж мах чанж аваад бөөнөр сууж үзсэн. Одоо ер нь хүмүүс бөөнөрөө л үздэг. Стори харахад тав сургуулаа нэгнийдээ зугларсан ингээ нэг home party маягийн видео үзээд л шүү дээ. Үнэхээр л бас монголчууд өсвөл гэж нэвтрүүлэг. За тэгээд төгсгөлийн хормыг танд үлдээ. Одоо төслийн өдөртөгч Боргил гэдэг хүний хувьд миний бас асууж чадаагүй орхитуулсан зүйлүүд байж магадгүй. Энэ шоугаар дамжуулаад ямар ч байсан таны хувьд хүрхийг хүсэж байгаа ялангуяа залуучуудад те гол мессежүүдээ бол өгчсөн юу өгөхийг хүссэн бэ гэдэгтээ бол нэлээд хариулчих шиг боллоо. Тэгээ сүүлийн хэсгийг танд үлдээ. Нээлттэй. Баярлаа. Тэгээ юуны дөрөнд яс чамд бас те бид намайг урьж нэвтрүүлэгтээ подкастнда урьж оролцуулсанд бол маш их баярлалаа. Урилга хүлээж авсанд баярлалаа. За тий. Тэгээд за сүүлийн хоромд одоо залуучуудтай л хандж хэлье да тий. Ер нь одоо яг энэ нэвтрүүлгээр би нэвтрүүлгийнхаа подкастынхаа эхэнд бас хэлжсэн тий. Тэгэхээр бас яг залуучуудтай ялангуяа сүүлийн үед бол яг ийм электрон девайстэй илүү бүх юм ч одоо смарт л бол ChatGPT гэл ингээл бүх юм явж штэ. Тэгэхээр аль болох бас илүү спортороо хичээллээрээ тий. Биеийн хүчний одоо энэ дасгал хөдөлгөөнөө битгий орхигдуулаарай. Одоо яг энэ зүйлээсээ илүү ирч хүч урам аваад тий. Дүлгүүн ах шигэ, хандаа хичгээ тий. Инх хөргөл ах шигэ одоо ийм олон мундаг залуучууд илүү төрөн гараасаа. Тэгэхээр ямар ч спорт байж болно тий. Өвлийн спортч байж болно. Тийм учраас ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөнөө хийгээрээ одоо эрүүл байгаараа тий. Зөвхөн бас амар мундаг олимпийн тамирчин болох ч албагүй шүү дээ. Тэгэхээр бас одоо эрүүл байх зүгээсээ тий. Одоо энэ манай орончин бас бид нар ч бас нэлээд стресстэй нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэг стрессийг чинь бууруулдаг зүйл бол ялцчгүй спорт энэ хөдөлгөөн байгаа учраас энэ зүйлээрээ тодорхой хэмжээнд хичээллээрээ тэгээд одоо хүүхд залуучтай тийм л уриалмаар энэ сүүлийн юм хүчит бол. За баярлалаа. Тэгээд би түүхний урилгыг хүлээж авсан. Тэгээд дараагийн танай баг хамт олонны төслүүдэд амжилт хүсье. Магадгүй дахиад нэг гоё том төсөлд орцсон эргэжил хоёлаа ингээд тэр төсөл дээр нь ярилцах гээд байжхийн гоё ерөөлийг дэвшүүлээ. За баярлалаа. За баярлалаа. За сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд Сэхэт подкастын 182 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Тэгээд дараагийн шинэхэн дугааруудыг Сэхэт YouTube сувг болно. Тэгээд манай энэ нэвтрүүлэг маань бас телевизээр гарч байгаа. Тэгээд та бүхэн маань тоглон сууж утсан та бүхэндээ маш их баярлалаа.